За сайн уу манайхаа. За нүрэ будангаа юм яриа гэж бодлоо. За будангаа л яриа даа. Юм самбарч мандарцсан ч шиг. Юундаач сандраад. Одоо би нүрэ будчаад тэгээд дэлгүүр гараад сайхан махчин жид гэж бодлоо. Бүр ингэж махчин жидмэр санагдаад болдгоо. Одоо би тэгээд сүнхээ бэлдэх гээд нүрэ будаад сууж ийн. Яг энэ кошлокнд өөрийнхөө яг хэрэгэлдэг бүтээгдэхүүнүүдийг хийсэн байна. Тэгвэл хэрэглэхгүй баах юм кошлокнд яваад идэв. Тэг яг хэрэггүй мүү гэхээр хэрэгтэй. Яг за хайчиг гэхээр хайж болтгүй. Тийм юмнууд байдгүй та нарт. Контро зурна гэдэг чинь бас маш том ажил байгаа шүү дээ. Би бол нүдийнхээ контрыг зурчвал тэр өдрийн мейкап амар гоё явчлаа гэж боддог байхгүй. Дуйлам талын цэцгэр хөөрхөн болж би. Хамаг нэр мэр ярилцсан шүү дээ. Энэ нөгөө Анастасиягийн хүмсгийг ингээд нөгөө гоё хэлбэржүүлээд босгоод өгчдөг. Би нэр яаж хүмсгтэй төрсөн юм бэ? Тэгээг бол би ч нэг зурх авьяас юу ч байхгүй. Тэгээд дээрээс нь нэг контро зурх гэж алан болдог хүн чинь хүмсгөө зурхтаа болоод бүр байхгүй болоод шүү дээ. Анастасиягийн төвчөгч байна. Крем төсмөсөн болохоор одоо бодга. Төвчээд үгүй. Энэ нэг гой сормос дэрвэлэгч болох амар хэцүү шүү дээ. Яг өөрийнхөө нүдэнд таарсан. Энэ Sephora-гийн энэ сормос дэрвэлэгч бүр амар гоё юм бил. Амар сайн. Ерөнхийдөө миний мейкап ингээл дуусаа. Би гол нь плаш ч бас амар чухал гэдэг юм биш. Жог мах нөгөө нэг юм улаан хатсан муцарнаас амар ичдэг гэсэн ч одоо бүр яхаар болоод улаар болоод өгдөөсөн. Гоё болоод биш үү? Гадаа хүүтэн маа. Гэтэ Монголд бол бүр ингээл хоёр давхар ноос өмдө өсчөөд ахчихвал бүр ингээл хөлдөж өгч чаа гадаа ингээ алах юм бол хөлдөж өгч чаа юм орж ирдэ штэ. Энд бол тийм амар бол хүүтэн биш. Гэхдээ жоохон тийм өөр хүүтэн тийм юм. Жихүү. Яаж яах вэ нөгөө Чикаго ч нэг гол молтой. Нуур мууртай ойрхон байдаг болохоор тэгээд. Юу тийм. Different хүүтэн байдаг даа гэж. За нүрэ бодоод дуусчихлаа. Одоо бүгдээрээ Нью-Йорк руу жижигхэн гар зүнхэндээ юу багтааж авч явах вэ? Хэрхэн багтаах вэ гэд үзье гэж бодлоо. За би авч явах тодорхой шийдсэн юмнууд бол гаргаад ирсэн. За энэ зүнхэндээ бол бүгдийн багтаагаал чихэл аваад явъя гэж бодож байгаа юм. Уг нь бол энэ юу вэ? За будгаа бол авна. Будгаа ийм кошлокнд яг хэрэгтэй гэсэн будгнуудаа бол авчлаа. За тэгээд энэ сүнхээ нөгөө нэг ингээ гадуур явахдаа ингээ өөрөд явж үзсэн аахгүй юу. Гэхдээ энийг өмсөж жагаад тэр сүнхээ одоо өөрөд ингээ тохирох нь үгүй юу тэрийг ингээ хараадах юм. Тохирох юм. Ноо бас Дэжгүй төгсөж юм шүү. Гадуур явахдаа энэ сүнхээ ингээд аваад явна гэж бодоод энийг одоо тэр улаан энэ сүнхэндээ энийг ингээд чихээс бас. За тэгээд би уг нь болоход биш үү. За энэний доогоор бол энэ хоёр джинсний айл нэг нь өмсөн амар том oversized тийм baggy джинс байгаа. Тэгээд энэ хоёр джинсийн юм өмсө дотроо нөгөө ноос өмдөмсг бол амар хүүтэн байгаа гэсэн сурагтай. TikTok-оос баахан бичлэг үзээд гэсэн чи өстой. Амар хүүтэн байна гэж хэлчихсэн. За тэгээд энэ джинсийн өмсөд хий.
За дотор нь бол ямар цамц өмсгөө бол мэдэхгүй байна. Тэгээ доогуур нь би угаасаа нөгөө юу аг өмсгий. UGG өмсөө. Тэр нь платформ нь UGG болохоор. За шилэхгүй болохоор юу ч хардаггүй. За харъя да. За энэ бол дайжгүй л. За тэгээ би угаасаа энэ малгайгаа бол өмсөж зураг бол авахгүй л. Энэ малгайгаа өмсөж зураг бол авахгүй л. Тэгээд ёо их оруулаа бодчихаар энэ дээр үс налтаар ямар хэцүү. За ингээд тэгээд нэг охтууд нэг ингэсэн байсан юм аа. Айгуу тийм тренд тахах гээд бас ядаад тий. Ингээд аюу хөөрхөн. Тэгээ аюу хөөрхөн ингэсэн байсан аахгүй. Тэгээд ингэсэн аахгүй. Папрука чага папрука не адана энэ дээр зогсож гин үү манайхаа. Ингээд өмсчүүл яа чи ингээд клэн нүсвсээ гаргач. Дайчгүй юм шүү. Нэг ямар муухай юм болалах тий. Нэг ингээд нэг хүүхдүүд нэг гой нэг зураг авахгүй болсон байсан юм аа. Тэгээд Нью-Йоркт очиод тэр зураг авах болчиход тэгээд харуул хэцүү. Тэгээд энэ оролтоо баг ингээд аваад явчих дөө. Энэ малгай энэ хоёрыг чинаанда хийх юм байна. За аль эсвэл би энэ нөгөө зүгээр ноолроо оролтоо зүүчээ гэж бодсон юм. Энд чинь нөгөө ийм бэж өнгөтэй болохоор бас зүгээр ч юм уу гэд бодсон байхгүй. Аль нь зүгээр вэ? Бэйжин зүгээр ээ нөө. Цэнхрэн зүгээр ээ нөө. Бэйжин барах гоё юм шүү. Тэ? Цэнхрэн. Тэр бол too much юм байна л да. Бэйжин барах гоё харагдчихээн тэ? За бодъё. Гэхдээ бэйжин угаасаа ингээд амар зай хийм юм л. Одоо энэ цэнхэр оролтыг хийлээл бол миний юу дөрвчлээ шүү дээ. Жижигхэн улаан цог манд дөрвчлээ. За нэг ийм бас нэг улаан малгай бас байгаад байгаа юм аа. Тэгээ нөгөө Нью-Йоркт ч одоо нэг шинэ жил болж байгаа болохоор бас улаан юм амар өмсөл бас. Зүгээр ч юм уу гэд. Яа чи. Папрука чага. Ингээд яблэж байна. Би тэгтээ энийг бас ингээд буруу сонголт хийсэн билээ. Ийм ингээд авсан байгаа шүү дээ. Өнөө бол би энэ ингээд нэлээд онгорхоо заяа. Яг өвсмөс нь ингээд харагдахаар тийм ингээд амарсан ахгүй юу. Ингээд өвсмөсөө одоо ингээд гарах. Яаж гарах вэ? Ингээд гарахсан үйл яаж юм? Чиний ч юм уу? Ингээд өмсч юм. За энэ өмд нь бол ингэж харагдаж байгаа шүү заяа. Ийм том. Тэгээд доогуур нь ингээд жоохон өндөр өмд нь бол ийм угаасаа том. Улаан болох юм аа. Бүгдийг л авчих уу? Багтчихъя гэж. Дотор нь одоо ямар цанц манцаа мэдэхгүй байна. Тэгээд манай пүүжэнээс дээр бас ийм хос юм авсан. Тэгээд ингээд үсээ боож аваад ингээд артаа ингээд зүтсэн. Хөрхнийг байдаг да. Тийм авсан баггүй юу? За нөгөө өмдийн өмсч үзтгий. Самбано санамгүй хонгорчи минь саржилүүдийн цанаас чиг санагдаад хүлээгээд ирсэн залуу мэн уулзаад гаранада түгөөгүй. Энэ яаж вэ? Энэ баг гоё юм шүү. Энэ баг арай цэвэрхэн адих юм шүү. Энэ өмд нь энэ бас том л доо. Түм. Нөгөөх нь бол бүр том. Энэ бол юм
ганцхан өмдөлтэй л явна штэ. Ганцхан өмдөө өмслөө. Дээгүүрээ харин цамцаа нэг 2 өөр төрлийн цамц 2 өөр болчхоор цамцаа вэ гэж үзсэн. За ингээл болоо. Эдрийн бүгдийг хамтсан багтаагаад тэр улаан цүгэндээ хийлээ. Тэгэл дуусаа. За нэг иймэрхүү. За гадаа гараад ирсэн байна. Эчмарт орж Солонгос дэлгүүр орж гоё чанах яс аваад амар гоё нартай байна. Өвлийн үлрэлт ерөнхийдөө Чикагод амар юу байдаг? Үүлэрхэг байдаг. Тэгээд цас мас орцсон үүлэрхэг хүүтэн байдаг аахгүй юу гэсэн чинь. Өнөөдөр хүүтэн байгаа ч гэсэн гоё гадаа нартай байна. Ийшээ ингэж харагдаж байна. Тэгээ заавал нэг юм хийж идэхгүй л үгүй хийж идэх гэсэн юм хийж идэхгүй л бол санаа амардгүй штэ. Тэр шиг би бүр энэ үсэн энэ дээр наалдаад тэр шиг би юу лээ махчаан идмээр санагдаад бүр сүүлийн үед амар махсаад тэгээд сайхан чанах яс аваад тэг Монголын шиг нөгөө нэг юм гоё нөгөө юунууд эдэн штэ хавирганууд эдэн штэ тийм хавирга юусоо энд байдаггүй заяа байдаг л та. Гэхдээ тэрийг нөгөө нэг тийм юу дэлгүүрээс л олно юу лээ казак мазак араб дэлгүүрээс олдд юм байлээ. Гэхдээ нөгөө нэг хүзүүний яснууд эдэн штэ тийм яснууд бол энэ H-Mart-д байдгийн. Тэгээд тэрийгээ сайхан олоод чанж идээд сайхан махчанж идэл шүлэнд нь сайхан гурил хийгээл тэгээд кимчи мимжидээ сайхан идчихэл маргааш тэгээд өглөө эрт би нисэх рүүгээ явна да. Ямар сайхан нартай өдөр вэ. Би бүр наранд амар дуртай. Анх би Америкт ирээд Сиэтлд амьдарч ирсэн байхгүй юу. Тэгээд 9 сар ингээд нар амар муу гардаг. Тэгээ бороо ороо л идэг байхгүй юу. Тэгээ тийм газар амьдрахаар амар хэцүү юм билий. Би бол амьдарч чадахгүй юм билий. Зундаа л амар гоё нартай байдаг. Тэрнээс биш өвөлдөө ингээд бороо ороо л нэг тийм ч амар хүүтэн болдоггүй. Тийм газар байсан. Сайхан байна шүү. Ямар сайхан өдөр вэ гэж. За H-Mart-д ороод уулзъя. Гар хөлтлөө. Ийш нэг иймэрхүү харагдаж байна. За H-Mart-та ирлээ. Нэг олон юм авахгүй. Гэтэ ийм юуныг сакс авчээ. Сакс аваад. Мондо явах болохоор одоо нэг их юм цуглуулахгүй. Чанж идэх махан аваад Santa, can you hear me? Кимчи авах уу болох уу? За махнууд маань энэ энэ шүү дээ. Энэ харагдаж байна. Ийм махнууд байдаг ахгүй. Надад бол ийм мах багтлаа. Гэтэ хадийн өөр байдаг шиг санагдаад ах юм. Энэ шүү дээ. Би эндэн дуртай ахгүй. Ийм яс. Нүгээр жимби ихээр гоё бол тийм. Вау, энэ бүр ямар гоё харагдаж байна. Short trips гэсэн амар гоё харагдаж шүү дээ. За энэс авна. Good weekend so far? Yeah, it was good. За ийм хөө юмнууд авлаа. Can I pay with cash, right? Okay. За ийм kimchi авлаа. Ийм radish авлаа. За гэс юм авчлаа.
Ингээл H-Mart-аас гаргаж яхад ингээд одоо ингээд миний дуртай юмнууд ингээд байж байгаа байхгүй юу? Ой, чизкейк авч идэх юм лөө. Яа, сараач ирэхэд бүр чизкейк авмаа ч юм шиг. New York style cheesecake гинэ. За. Нэг cheesecake авч. За юмнууд авчлаа. Унлаа штэ. За унах юм байна. За ингэж чи. За. Бараг л 10 минутанд л юмнуудаа аваад болчихлоо. Одоо гэртээ очиж аваа сайхан махаа чамчаад гял сайхан гурлаа зураад илдээд. Төмс байгаа лөө. Төмс байхгүй юм шүү дээ. За төмсөөр яшиг дөө. Төмс хэрэггүй зүгээр юу яач. Сайхан гурил хийгээд сая радиш юм уу авсан юм чинь кимчи авсан юм чинь тэрнтэйгээ сайхан холоод тэгээд сайхан хоолоо хийхдээ уулзцаая. Өнөөдөр сайхан ийм уртхан шиг тийм влог хийгэж бодлоо. Тэгээд see you. За сая орж ирээд үсээ боогод гараа угаагаад одоо эхлээд сайхан сая нэг юм жоохон махныхаа дараа идэхэд торт авцсан. Юу яана хамгийн бонлаа. Тэгээ нэг чизкейк авсан тэрийг ишээ хийчихье. Тэгээ авдрын ёроолыг ухахаар гიშгээс ганц ширхэг төмс байна. Ганц ширхэг төмс бол надад ам. За энэ нэг нөгөө милкис гээд гоё юу гэдэг шүү дээ. Ундаа гэх юм уу. Тэр байна. За тэгээд ийм Kobe beef back ribs гинэ. Тэгээд wagyu beef гэсэн мэсэн. Тэгээ энэ ингээд $20.88 цент юм байна. Ийм мах ингээд $20.88 цент. Гэтэ wagyu болохоор гоё зөөлхөн бах гэж би бодож байна. За тэгээд өөр энэ нэг чүмэг гэдэг нь штэ ёо. Би бүр энд амар дуртай. Ийм чүмэг авсан. Энэ болохоор энэ бас wagyu beef гэсэн. Тэгээд энэ болохоор $10. 9.18 гинэ. За тэгээд нэг юм кимчи аваад. За энэ болохоор радиш. Гоё амталсан радиш юм, шар радишийг амталсан. За нэг иймэрхүү юм аваад энэ хэд болсон гинөө? $41 болсон. Тэгээд чизкейк нь $8. Ингээд $49. Ингээд гараал $50. Үргэлжлэх юм даа гэж. За энийг сайхан зүүж агаад тэгж байгаад ингэж байгаад гэт. Миний үс нэрээ нэлээд саврагсан шүү. 2 жилийн өмнө би бүр яг ийм үстэйсэн юм шүү дээ. Жилийн дотор дабл ургад юм байна. За махаа эхлээ чанчээ сайхан. Мах чанаад болж явах явцад за нэг 10 ширхэг мах чанчи. Тэгээд энийн дараа нэг шүлэнд хийж идэ да. Дахиад нэг хийж. Амар өссөн байгаа болохоор амар их мах идмээр санагдаж. За энэ чүмгөө болохоор жоохон сүүлд нь хийх баха. Тэгэхгүй бол нөгөө болоод шууд ингээд урсж штт тийм. Гоё нөгөө нэг ясны шүл мүл гаргахад энэ амар хэрэгтэй юм шиг байна.
Яа, ямар амар өсөж байна. За би одоо гурал зурах чиг дахиад гараа угаахаас. Махан хийчлээ сая. Таглаад. За эндээс гурал зурдаг хөнгөө гаргаад. Гурлын ихэвэл гоё байдаг тий. Би бүр гурланд амар дуртай. Йоо, тийм болохоор турж чадахгүй байна. Түмэн жомон юм л идмээр санагдчихэв. Би бүр амар муу суудаг ёо. Та нар ингээ өдөржин усгүй явж чадах уу? Би бол өдөржин усгүй явж чадна штэ амар. Ерөөсөө ам маань ингээ цангадаггүй. Хаяа одоо яг энэ шиг тохиолдол ингээ цангаж байгаа байхгүй. Тэрнээс биш би ингээ усуухаа мартцсан байд. Хэдэн ч цаг би усгүй явж чадна. Ах би 4-р ангид гурал зурж сурж ялаа. Тэгээд ээж маань намайг хөөргөл. Миний охин ямар гоё хатуу зөөлөн таарсан гурал зурд юм бэ гэл. Тэгэл нөгөөд чинь цаасан малгай сайхан өмсөөл зурдаг ээж үлээ. Тэгээд тэрний ачих гавьянд одоо хоолоо зураад хийгээд иддэгтэйгээ болсон байж энэ да. Тэгээ манай ойн өгч гээд манай ээжийн төрсөн дүү байдаг аахгүй юу. Тэгээс ээж маань хоёр эмэгтэйдүүтэй хоёулаа амар гоё хоол идэг. Нэг нь мука гэчгээд. Мигмар наран гэдгийн үг нь бол тэгтээ мука гэдэг одоо зэ оюун чимэг гэдэг. Тэгтээ ойно гэдэг заяа. Сонин дууддаг. Нөгөө айл болгонд нэг улаана гэдэг хүн байдаг гэдэг шиг. Мука, ойно гэд хоёр ихч манаас амар гоё хоол хийдэг доо. Йоо манай мука ихчийн жимби бол нэр үнэхээр тасархай. Нэр юу ярих вэ гэмээр л. Ойно ихч бол амар гоё хоолнууд бас хийдэг. Тэгээ манай аавын их чинь од ихч гэдэг чийдэг байхгүй юу? Тэр ихч манаас амар гоё хоол хийдэг. Тэгээ би нэг хинч надад нэг ингэж хоол хийдэг, хоол хий гэж заадаггүй байсан хэмнээсээ тэр наагц ихч аавын ихч нар мөсрийг харсаар аваад ингэ сурцсан байсан нэг мэдсэн чинь. Нөгөө ингэ зааж сургасандаа биш ингэ үлэгдээд ингэ харуулж ивэл ингэ сурдаг гэж яг үнэн баха. Тэгээд сурцсан байсан шүү дээ. Одоо цагид болж байна. 2 болж байна. Аргагүй мэнэ. Өсөх нь аргагүй юм байна шүү дээ гэж. 11-ийн үед би нэг 3 шиг талах хийсэн. 3 шиг талах масалтай хийсэн. Тэгээд юм мэдээгүй явж байна да. Яг маха болоод ирээд уулзъя заяа. Чамчглаа. Йоо ямар гоё юм бэ? За ингэж аал хитэд үгээд. Йоо амар өсөж байна. Шүлнээс амар гоё. Ями. Йоо энэ чүмээ гэдэг. Вау.
Гоё юм бэ. За wagyu гэсэндээ нэрнгээсээ зөөлөх юм байна. So yummy. Йоо амар гоё штэ. Энэ wagyu beef намд ороод хайлт. Яа, Монголынхоо махыг амар их санах юм аа. Эндхийн мах ч нэг амар их угаацсан байдаг ингээд. Монголын мах ч шал өөр амттай шүү дээ. Гоё юм бэ. Чүмэг бүр яа гэсэн юм бэ? Яарда. Чүмэг. Бүр ингэ салаад юм ээ. Маха идээд дууслаа. Тэгээд одоо сайхан. Юу лээ? Сайхан чизкейк идэ. Dessert time. Dessert-ийнхээ цаг үлдээсэн гэж. Амар өсөөд арай л их мах чанчиж байгаа газар юм биш ч. За яах. За би энэ cheesecake авсан. Нар жаргал. Cheesecake дээр. Гоё байна да. Амдэрэла би чамд хартай гэж байна. Ямар гоё юм бэ? Энэ өстой гоё юм аа. Нэх гоё. Тийм ч амар гаастай шүү дээ нэх гоё. За. Paris spaghetti cheesecake. Янзэ. Амд ороод хайлж. Нөгөө хөөрхөн аяанда. Уучин. За энэ арт жоохон чимээтэй хийж магадгүй нөгөө манай хитер ингэж ажилдیں۔ Айгу чимээтэй. За би Нью-Йорк явах хувцснуудаа бэлтгээд яг сууж ийн. Бэлтгээд ч гэжтэй нэг амар бэлдээд байх юм байхгүй. Угаасаа очиод 2 хоног авахгүй юу. Тэгээд за энэ богцондоо авч явна гэсэн бүгдийг чихээд за юу чихснийг харуулъя. За энэ цүнхийг болохоор очиод үүрээд явах юм. Очиод ямар энэтэйгээ ингээл явж л тань ш. Энийг ингээд үүрээд явах юм. Тэгээд миний нүдний шил байна. За тэгээд энэ цагаан малгай байна. Ийм ороолт байна. Тэгээд ийм улаан бас малгай маань байна.
Юу яана энийг ингээд татаа ичлаа энэгээр. За тэгээд ийм бантгийг нөгөө нэг хайрт найзтайгаа хослуулж авсан. Энэ хоёроо аваад тэгээд энэ үсний нөгөө нэг стик болгодог юм байна штэ. Тэрийгээ аваад тэгээд нэг маск авцсан. Орой нөгөө арьс арчилгааныхаа юмнуудыг бүгдийг нь авч чадахгүй болохоор нэг маск аваад тэгээд шүдний сайз мэж клинз минз тэгээд энэ бэли байна. Бэлийг авсан байна. За эдрийг ингээд буцаад хийчих. Эдгээр нь бол ингээд авч явах нь маш тодорхой болсон юмнууд маань ингээд байж байна. За тэгээд энэ дотор ингээд хийгээд байгаа шүү. Ингээд энэ цүнхээ аятайхан хийхгүй бол өглөө би тэгээд 6 мургаан цагт босоод явах байхаа. Тэгээд шилээ хийчихье. Тэгээд нөгөө дээгүүрээ ямар цамц өмсөх юм гэдгээ ямар ч амар хүүтэн байгаа гэсэн. Тэгээд ямар нэгэн цамц өмсөндөө. Ерөнхийдөө дандаа гадаа явах болохоор ноосн дуул цамц өмсөе гэж бодож байна. Тэгээд өнөөдөр нэлээд урт бичлэг орууллаа. Тэгээд үзсэнд баярлалаа. Миний Instagram энд байна. Намайг дагаарай. Тэгээд Нью-Йоркийн бичлэгээрээ уулзъя. Нью-Йоркт очиод гой бичлэг хийнэ гэж бодож байна. Тэгээд найзтайгаа уулзаад, хайр найзтайгаа уулзаад бид хоёр 2 жилийн өмнө Майамид хамт аялж исэн. Тэгээд манай найз бас влог хийдэг. Тэгээд тэрэн дээрээ ярьжсэн байхгүй юу? Тэр влогн дээр нь би бас ингээд ороод тэгээд дараа нь Чикагод ирэхэд влогонд нь ороод ингээд гоё би ч гэсэн влого хийдэг болно гэд ярьжсэн. Тэгээд хумсаа нэрийг ингэж бодуулсан шүү дээ. Энд дээрээ юм бантгтай өвөл болж байгаа болохоор. За тэгээд хайртай найзтайгаа уулзаад гоё влого хийгээд дараагийн бичлэгээрээ уулзъя. Баярлалаа. Баяртай.